Улсын их хурлын дарга ирэх гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Эс Эрдэнэ Булд нарын 101 гишүүнээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр улсын их хурл өргөн мэдүүлсэн Жамсрангийн самбуугийн алдар гавайг мөнхчүүлэх түүний үндэсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоодын төслийг хэлцэх эсэх асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлцлээ. Монгол улсын төр нийгмийн нэр зүтгэлтэн Жамсрангийн самбуугийн үндэсний 130 жилийн ой 2025 онд тохиож байгаа толбогдуулан нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, олон улсын харьцааг бэхжүүлэх, инх тайвныг сахин хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, төрийн ажлын өвөрмөц арга барил болон уламжлалт, мал аж ахуйг зөв зөвшөөрөлтөөр талаарх түүний үн цэнтэй бүтээл, сургаалыг ирээдүйн хойч үедээ таниулах, эзэмшүүлэх чухал ажил бүтэлтэй хэмээн үзэж, Жамсрангийн самбуугийн үндэсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоодын төслийг боловсруулсан байна. Улсын их хурлын тогтоодын төслийг дээд цэг, парламент цэг эмээн цахим хаягт байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Жамсрангийн самбуугийн үндэсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоодын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд олон буюу 53.3 хүн үжил баримтлалын хүрээнд хэлцгийг дэмжиж чуулганы игдсэн хуралдаанаар хэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Жамсрангийн самбуугийн үндэсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоодын төслийг хэлцэх талаар төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан даргалагч улсын их хурлын гишүүн Цай Сандуг Учир.